Сүүлийн үед сошиал болон мэдээллийн хэрэгслүүдээр дахианы махыг хортой талаар мэдээллүүд харагдах болсон. Тэрхүү мэдээллүүд олонний анхаарлыг татаж санааг нь зовоож байгаа тул өнөөдөр бид тэрхүү мэдээллүүд үнэн эсхийг шалгах болно. Тулан суугаад таалан сойрхоно. Монголчууд бид нар нэлээ махсаг арт түмэн гэдгийг бол та хэд надаар хэлүүлэхгүй мэдж байгаах. Хэрвээ тоо байранд харах юм бол дэлхийд бид нар махны хэрэглээгээрээ энэ 26 оны судалгаа юм байна. Махны хэрэглээгээрээ Тонга гэдэг улсын ардаас шууд орж ийн жилд нэг хүн 130 кг мах иддэм байна. Би бол бараг 200 идэж байгаа. Америк бас нэлээд дээгүүр орд юм байна. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр монголчууд бидний хэрэглэдэг махны төрлүүд нэмэгдэж сүүлийн үед бол дахианы махыг бол бас нэлээд хэрэглэх болсон. Харж байгаа 17 оны мэдээлэл байна. 17 онд л гэхэд монголчуудын жилийн хэрэглээ 27-оос 30 сая кг дахианы мах байсан байна. Бид нар дахианы махныхаа 95%-ийг Хятадаас 5%-ийг Оросоос импортлт юм байна. Өмнө нь бол Америк болон Европын орнуудаас оруулж ирдэг байсан бол шувууны томууд илэрснээс үүдэн импортыг зогсоож гэж та санаж байгаа шувууны томуу гэд бүр нэг хэсэг нэлээд юм болоод Америкаас бид нар дахиагаа авах болсон. Тэгээд Монголын дахианы махны хэрэглээ нэлээд өссөнтэй холбоотойгоор сөрөг мэдээллүүд дагаж сошиалор бол нэлээд гарч ирсэн. Америк нэгдсэн улс дахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо. Америкт худалдаалж хүнсэндээ хэрэглэдэг нийт дахианы махны тал хувь нь өвхөлт хүрэх аюултай. Хорт хавдрын шалтгаан болдог хүнслийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ. Хүнсэл нь дэлхийн царцын 0.0% бүрдүүлдэг нэгэн төрлийн металл бус хими элемент бөгөөд хвшлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнсэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид мөн хайшны үйлдвэрлэлээр ашигладаг. 2006 оноос эхлэн Америкийн дахианы өсөлтийг хурцсах зорилгоор хүнслийг ашиглах болсон байна. Гэснээр дахианд их хижээл өгөхгүйгээр хүнслийн тусламжтайгаар таргалуулах болжээ. Түүнчлэн махны өнгийг эсрэг хардуулах тусалдаг тул дахианаас гадна засагт хяруул хааны махан чүргэн ашигладаг байна гэж байна. Окей, Америк дахианд ашигладаг юм, Хятад дахианд ашигладаг юм болов уу? Эхлээд зүгээр ингэж асууж үзье. Богино хариулт тийм маш бага хэмжээгээр хүнсэл илэрч болдоо. Гэхдээ ихэнх оронд энэ хэмжээ нь аюулгүй хязгаараас доогуур байдаг гэж энэ хөрсөнд хүнсэл байвал тижээлэр дамжиж болно гэж энэ хөрсөнд байдаг учраас тижээлэр дамжаад амд нь орчт юм шүү дээ. Тэгээ ер нь бол маш бага хэмжээгээр илэрч болдог гэж. За тэгвэл Хятадд илэрдэггүй гэчхүү. Тийм маш бага хэмжээгээр илэрч болдог. Гэхдээ экспортын болон үйлдвэрийн стандарттай маханд илэрдэг хэмжээ нь ихэнхдээ аюулгүй хязгаараас доогуур байдаа гэж. Байлын гаралтай хөрс усанд хүнсэл байж болдог. Тэгээ тижээлэр дамжт юм байна. Окей. Өмнөх практик зарим оронд Америк дахианы тижээлд хүнсэл агуулсан нэмэлт хэрэглэж байсан ч одоо зогсоосон гэж. Америкууд нэг хэсэг нэлээд хүнсэлцсэн юм байна л да. Америкаас авах болсон тэгвэл болсон биш. Хятадын хувьд дотоодын хүнсний стандарт мөрдөг. GB стандарт экспортын мах олон улсын лабораторийн шалгалтанд ордог гэж байна. Яа Америкаас тэгвэл өмнө таны мах авдаг байхад нэлээд л хүнсэлтүүлсэн юм байна хэдүүлээ. Ямар азар байлсан. Яг үгүй бид нар дэлхийн дахианы махны хэрэглээний хэмжээг харж байна. 2021 онд 74 тэрбум дахиа хідээ хийсэн биш үү? Хүн төрлөختөн. Тэгээ энэ тоон улам амар өсөж байгаа юм байна. 2030 он хүртэл нэлээд өсөх хандлага гарч байна. Сүүлийн 10 жилд 900 тэрбум дахиа идэ хийсэн юм уу? 900 тэрбум. Тэгээ дэлхий дээр дахианы мах түлхүү хэрэглэдэг 2 тэрбум хүнийг ямар улс орнууд хангаж байгаа гэдүүлээ харъя. 2025 оны байдлаар Хятад хамгийн их дахианы мах үйлдвэрлэнэ гэж өсөгдөм байна. Индонезиуд тийм их дахианы мах гаргаад юм бах та. Индонез дараа нь орд юм байна. Пакистан, араас нь Бразил, тэгээд Америк орд юм байна. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Элдв Очир гэдэг хүнээс яриа авсан байна. Дахиа импортлогчид ямар шалгуурт тавьдаг вэ гэсэн. Ийм болохоос өмнө бүх нутагт дахианы халдвар төвчин байгаа эсэхийг тогтооно. Мөн дахианы махны ядалгаа хийж буй үйлдвэрүүдэд
очиж хүнсний аюулгүй байдлын эрсдлийн хянан магадлалыг газар дээр нь хийдэг гэж байна. Окей. Бичлэн очиж сонгон шалруулна. Тэгэхээр чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн импортлж байна гэж ойлгож болно гэж. Хятадын үйлдвэрүүд эрсдлийн хянан магадлалыг хийж шаардлага хангасан 9 үйлдвэр зөвшөөрөл олгосон юм байна. Нийтдээ 17 оны мэдээлэл байна. Хятадаас Монголд оруулж ирж байгаа 9 үйлдвэр тухайн үед зөвшөөрөл олгосон юм байна. Дахианы маханд хийх антибиотикийн шинжилгээний талаар тайлбарлахгүй юу гэж. Антибиотик гэж бас нэг сэдв орж ирээд байгаа. Дахин амьд организм учраас мэдээж өвчлөл үүснэ. Тэгэхээр өвчлөөс сэргийлж тархлаажуулах мөн эмчлэг зорилгоор антибиотик хийсэн байх магадaltaй. Тиймээс маханд ийм тарианы үлдэгдэл байгааг тогтоож хүнсний аюулгүй байдал хэр хангаж байгааг судалнаа гэж юм. Иргэдэд анхааруулах гэсэн чинь иргэд хаяг шошиггүй, хадгалтын шаардлага хангахгүй, гадна талд өөрчлөлт орсон махыг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж байна. Guys, анхаараарай. Хэрвээ махчин юм саарл өнгөтэй байвал битгий дээр, окей? Муудаагүй дахиад цайвар ягаан өөхөн хэсэгтэй цагаан өнгөтэй байдаа гэж байна. Өмдхийн үнэртэй бол бас битгий гэж байна. Гашуун хурс чирлэг муудсан өндөг шиг байвал тэр муудсан гэс хүүхшүү бас хитрхээ нялцгай байвал идэж болохгүй юм шүү. Нялцгай биш, тийм чиглэг байх хэрэгтэй байна. Угаасны дараа нялцгай наалдамхай байвал муудсан гэсэн. Би тэгтээ муудсан дахиад идчихсэн юм санагдаад байгаа юм. Тэгээ саарл хэсгийг аваад тэгэл идчихдэг гэсэн шүү дээ. Одоо бодохоор. Тэгээ удаан хугацааны турш хөршөндөө хадгалсан бол бас дими гэж байна. Тэгээ эдрийг бол сайн мөрдөхөд бол ер нь гайгүй юм байна уу? Мамо цэгийн дээр бас гарсан байна. Саарл өнгөтэй хардвал битгий гэж өмхийн үнэртэй хитрхийн ялцгай удаан хугацааны турш хөршөндөө хадгалсан бол битгий дээрээ жижиг шүү guys. Дахианы мах эзнэр тухайн улс орны хүн амын өсөлт тодорхой хэмжээгээр буурч дахианы махыг идсэн эмэгтэйчүүд хүүхдүүд хортдог бөгөөд дахианы мах идэж өссөн эрэгтэй хүүхдүүдийн эмэгтэй гормон давмгаалж гомо болох үе шаталт орж эмэгтэй хүн гэж өөрийгөө төсөөлдөг болдог гэх юм гинэ. Тэгээд харж байгаа ерөнхийдөө бол эрэгтэйчүүдийг илүү эмэгтэй болгож байна. Тэ эрэгтэй хүүхдүүдийг хүртэл эмэгтэй болгож байна гэсэн мэдээлэл явсан. Тэр нь болохоор Путин KFC-г Оросд хаасан ийм учиртай гэсэн мэдээлэл хамт явсан. Тэгээд харж байгаа нэлээд их хандлт авсан байна. 2000 шир авсан байна. Окей. Путин KFC хаагүй юм аа. Украины эсрэг үйл ажиллагаанд идүүцсэн Америк өөрөө KFC, Starbucks, Magdo, Pizza Hut, Cola зэрэг газруудаа хаасан юм аа гэж. Малтай нь малхүүн дахиад хийдэд явж байг. Гэтэ өөртөө өөдгөд бусдыг доош нь гэж. За, сайн нэлээд сөрөг мэдээллүүдийг түүж ярьлаа. Одоо эерэг талын мэдээллүүдийг харъя. Дахианы мах юу агуулдаг вэ? Ньюс цэгийн дээр гарсан мэдээлэл байна. Нэгдүгээр селениумыг ихээр агуулна. Селениум бол химийн элемент, өөрөөр хэлбэл эрдэс бодис. Бодисын солилцоонд ихээхэн дэмжлэг үзүүлдэг бөгөөд тархлаа сайжруулах нөлөөлөлт үзүүлдэг гэж. Ер нь ингээд ханиад үрх гээл тархлаа муудаад байвал дахианы шүл их сайн. Би бол дахианы шүлийг бол жоохон нус гоожол ингээд халуурах гэж юм уу байвал дахианы шүл уудаг. Зарим эрдэмтэд түрүү булчирхайн хавдрын эсрэг үйлчлэг үзүүлдэг гэж үздэг. Гэхдээ онл эцэслэн батлагдаагүй. 100 г дахианы мах идвэл тухайн өдрийн селениумын хэрэгцээний талх хувийг хангах боломжтой гэж байна. Энд өөр мэдээлэн дээр бүр өдөрт 100 г хальсгүй дахианы мах идээрэй гэсэн мэдээлэл байна. 100 г арьс ясгүй мах идэхэд уургийнхаа өдөрт авах нормыг хангадаг ажээ. Тэгээ би өөрөө ч гэсэн жим хийдэг. Тэгээ жимийн ер нь хамгийн гол хүмүүс бол дахианы мах, уурга өндөртэй, тэгээ шингэт сайтай, өөх тос багтай, ялангуяа залуу хүмүүс нь шаардлагатай гэж юм. За, нэгдүгээр селениум, хоёрдугаарт махны өөр төрлүүдээс илүүтэйгээр B6 витаминыг агуулж байдаг. Ялангуяа дахианы гуйнд B-ийн төрлийн витамин ихээр агуулдаг байна гэж байна. Гуравдугаарт холестерин агууламж багтай. Тэгээ холестерин багтай учраас аюул арай багтай гэж бичсэн байна. Гэхдээ ингэж шүү. Арьсыг нь салах хэрэгтэй гэж хүмүүс хөвчлэн арьстай би бүр арьсанд нь аягүй дуртай тхүү ядчих. Арьстай чанад чарж болоод дахианы махан хоолоор үүсдэг газрууч арьсыг наавлуугаар хоол идэг. Арьсны амтаач дахианд байх өөх тос холестерины хэмжээг нь өсгөх юм байна. Гэтэ би хайсыг идэх байхаа. Sorry. Дөрөвдүгээрт ниацины онцгой агуулмжтай. Ниацин зарим тохиолдолд витамин B3 гэж нэрлэх нь би 100 г дахианы махан 5-6 г агуулдаг. Хорт хавдраас сэргийлэх, хавдрын өсөлтийг саармж болох 6 мг ниацин хэрэглэсний дараа 8-аас 12 цагийн хугацаанд бодисын солилцоо тун идэвхтэй болдог зэрэг маш олон эрг нөлөөтэй гэж байна. Окей. 5 дугаарт триптофаныг агуулдаг. Энэ яа вэ? Триптофан нь бол амин хүчил бөгөөд хүний биед их чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс цөсний хүчил, бэлгийн гормон, гормостерин зэрэг биологийн чухал байцууд үүсдэг байна гэж байна. Монгол улсын хувьд Америкаас дийлэнх дахианы махаа худалдаа авдаг. Тэгэхэд ч Америкийн дахианы мах чанараар тэргүүлдэг. Энд 13 оны мэдээлэл биш. Магцаа хүүхэн ингэж хөрөн дээр унгасан байна. Америкчууд
дахиан дээрээ. Дахианы мах хүнсний инженергээ пэйж пост оруулсан маань Дэлхийн хүн амын 75% орчим хувь дахианы махаар хоолж байна. Дахиан маш хурдан өсч үрждэг, томордог, тэжээхэд том орон зай шаардлагагүй тул бусад махнаас харьцангуй хямд байж чаддаг гэж байна. Дахианы мах нь зөвхөн махнаас авч болох 19 төрлийн уургийн амин хүчил байгаас гадна бусад төрлийн маханд байх бүхэл шим бодис бий гэж байна. Хэрвээ зарим эмчнэр нэр хандлтын төлөөх коуч нарын ярьдгаар дахианы мах хортой эрэгтэй хүнийг эмгтээлэг болгодог тусгай даавартай генийн мутацид орсон өөрчлөлттэй байсан бол дахианы махыг үндсэн хоолой болгодог улсууд ингэж өндөр наслахгүй байсан байлтай гэж байна. Асуудал бодиттой логиктой чадвар судалгаа шинжилгээтэй хандах хэрэгтэй. Түүнээс дахианы мах баба гэд шимэгч үүрлсэн малын махаа сайн шинжлэхгүй дутуу чанаж идээд л байх тусам бидний боловсрол олон боловсрол болон эрүүл мэндийн асуудал үйлдвэрлэл цаашлаад экспорт бэрхшээлтэй байтугай эрсдэлтэй хаалттай байсаар байх болно. Тэгэхээр дахианы мах аимшиг гэхээс илүү ерөөсөө махны хэрэглээгээ зохицуулж сур, зөв чанаж шараад сурчих. Ер нь бол дутуу болоодгоос бас аюу их асуудал үүсдэг юм байна. Сайн болох хэрэгтэй дахианы махаа. Тэгээд зөв орчинд хадгалах хэрэгтэй. Баталгаажуулсан байдал гарал үүслийг шаард гэж байна. Хүнсний инженер оюун гэрлийн гал учир гэдэг хүн битсэн бэ шүү. Ер нь бол дахианы мах түлхүү хэрэгэлдэг орнууд олимпийн медалийн 90% нь авч байгаа. Леброн, Месси, Роналдо дахиагаар л хүн болсоо. Ингэж хэлэхгүй бол наад малнууд ч нэг ч ойлгохгүй. Яг зөв сайн нөгөө Леброны бичлэгээд бас хийсэн шүү дээ. Тэгэхэд бас Леброн өөрөө өдрийн хоолны дахианы мах бас иддэг болж таарж байгаа байхгүй юу? За тэгээд төсгөлтөнд дүүнээд хэлэхэд хэрвээ та бүхэн гарал үүсэл тодорхой баталгаатай газраас дахианы мах авж байгаа бол тэр бол мэдээж хоргүй. Хэрвээ тодорхой бус с ิจ гтэй газраас авж байгаа бол бас эрсдэл байгаа шүү гэж дүүнэхээр байна. За тэгээд бидний зүгээс яах вэ гэхээр өнгийн сайн хар жоохон саарл цэнхэр мэхэр жоохон эвгүй байвал идэхгүй байх хэрэгтэй. Нялцамхай наалдамхай бол битгий эвгүй үнэр танартай бол мэдээж идэж болохгүй. Тэгээ бусдаар бол дахианы махыг бол хортой гэжлэхэд үнэхээр хэцүү байна. Тааруулж ид. Ялангуяа спортоор хичээлдэг бол маш тохиромжтой хүнс. За тэгээ ер нь бол иймэрхүү. Бид нар хариултаа олж чадлаа. Тэгээ бүгдээр эртээ бүтгүүлээд лайка дараарай. Тэгээд дараа юмчлаар уулзлаа. Түр баяртай guys.